Юу яцхан манайха RDN жижиг 6 дахь влог яг одоо эхлэх гэж. Зээ сар шиндээ сайхан шинжилсэн үү? Алт мөнгө их зогдуулсан уу? Бууз их хийсэн үү? Октод зарим жоохон таргалсан уу? Муха минь хэлчлээ. Яагаад шууд бууз мууз яриа таргалах тухай ярьсан бэ гэх юм бол өнөөдрийн влог таргалтын талаар. Таргалт биш. Хоолны дэглэмийн талаар. Яагаад энэ сэдвийг сонгосон бэ гэвэл штэ. Би өөрийнхөө нэг бяцхан нууцыг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. За надтай намайг багаас нь мэддэг те. Надтай хамт миний ахлах сургуулийг хамт төгссөн найзууд, багын найзууд ер нь аль бус таньдаг хүмүүс намайг мэдж байгаах. Би багтаа айгүй мэрэлэг охин байсан. Бүдүүн биш мэрэлэг хөвсгөр охин байсан. Унган махтай. Найс нь угийн зузаа унган махтаа л да. Яг тэр тарган гэдэг үгийг хэлэхгүйгээр нэг гоё амьдраа яваад байгаа байхгүй. Унган мах гэж яг юу юм? Манай ах мах дүү намайг шоолол хамхаа гээл. Манай ангийн хамт төгсөн зарим хүмүүс хөөрхөн хоч моч хүсэндээ усны өхөр мөхөрч шиг амар муухай санагддаг байсан. Тэгэл амар сэтгэлийн шарахтай. Та нар мэдгүй байх хүмүүс ингээд багада жоохон марилаг бусад октуудаасаа ингээд хөөх ингээд хөвсгөртэй илүү махтахаар хүмүүс дан айлангуяа банднэр ангийн хөөгөөд хүсний өхөр хамхаа зарим тэгэл ёо. Би хаяа ингээд өөр тийш хараад нүднээс гардаг байсан. 14-онд төгсөөд Америкт ирэнгүүт би 10 кг таргалсан заяо. Яагаад 10 кг таргалсан бэ гэх юм бол стресстэй гэр орноо жоохон санаад тэгээд ингээд амар их юм ингээд бодохоор өөрөө ирэхгүй бүр ингээд идээд би тэгээ host family-тэй амьдардаг байсан болохоор манай host family намайг чипсэн дуртай гээд 4-5 ийм сав Pringles аваад ирдэг байсан. Тэгээ надад идэхээс өөр ямар сонголт өгдөггүй орой олонгууд ice cream идмээр санагдаад бүр ингээд хамаг югдэглээ бүр ингээд кафе идэх кафетед ингээд хөдөлгчдөг байсан. Тэгээ хажууд хүн шоколад идээд хахаар өөрөө ирэхгүй идмээр санагдаад байгаа юм чинь. That anyways тэгээ 2014 онд тэгээ 10 кг таргалаад би Монгол руу буцсан гэсэн чинь намайг манай найзууд пүүх чи ямар амар мэрэлцэн яацсан ийцэн манай ээж аав маа чи намайг харчил манай ихч мэж харчил чи ч маар суумо болсон байж таа онгоцны будлаас бууж хахад би зүгээр суумогоор дуудалж штэ амар ёо тэгээд тэгтээ тэр би өөртөө амар итгэлтэйс ингээл яваадаа өстой гоё сургууль мургуул дээр очиод гэсэн чинь манай багш нар намайг өстой гоё юм оо энэ өвөө эмээ харчаас нүд дүрэн сайхан байна гэж яг нөгөө талаараа таргалсан байна гэж хэлээд байгаа юм л та. Тэгээ гоё тэгж заримдаа тэгж хэлэх гоё юм байлээ. Гэтэ I managed this. Яаж 60 кг байсан. Хоолны дэглэм бариад би 1 сарын дотоод 49 кг болсон. Тэгээ 10-11 кг ер нь хайсан. Хайлаад өөртөө хайртай, өөрийгөө хуухгүй те. Тэгээ хоолны дэглэм дээр болохоор би өдөрт нэг л удаа хоол иддэг байсан. Тэр нь юу гэх юм бол дахианы цээж мах, лерс тэгээд амар хусуудаг байсан. Өглөөний цайндаа болохоор зүгээр хар талх нэг ширхэг нэг зайдас тэгээ хажуу талд нь баах зайтай юм эсвэл бүлээн устай уудаг байсан. Өглөө болгон босчоод бүлээн уснаас 1-2 стакан уунгууд ингээд гид дотор цэвэрлээд ингээд бүх юм гаргацдаг юм бэлээ. Та бүхэн туршаад октод туршаад үзээрэй. Оройн нь болохоор мэдээж хүн үлсэн шүү дээ би ч хүн юм чинь зөвхөн жимс иддэг. Мандрин, усрахаг жимс, мандрин байна, алим байна. Тэгээ watermelon буюу шивгаа жимсэн дөөрөд дуртай болохоор тэгээд ногоо өстө иддэг гэсэн. Ногоо угаасаа дуруу одоо жоохон иддэг болсон л доо. Эрүүл хооллолт гэдэг бол маш чухал зүйл. Би өөрөө туршиж үзээд өөрөө мэдэрсэн. Болон төвчээр айгүй хэрэгтэй юм үлээ эмэгтэй хүмүүстэд. Төвчээр. Ийм амар их төвчээр гаргаад өөрийгөө тэгж сойсондоо баярладаг. Бас тэгтээ нөгөө талаар жоохон сүулт харамссан. Яагаад гэх юм бол би тэгж их амар турснаас болоод дараа нь эмнэлэг твтээд тэгээ эмнэлэг твтээд цусны шинжилгээ эдэр ингээд миний элэг одоод модоо зүгээр заяа. Тэгээ гол нь цусны шинжилгээ өгсөн чинь шууд баг их юм чинь орж ирээд намайг хүзүүдээд чи хоолны дэглэм барьдаг юм уу? Чиний хамаг биендих витамин чинь байхгүй юу ч алга чиний цуснд уураг алга те чиний цуснд ямар ч тийм эрдэс бодис юу ч алга гээд тэгээ чи энэ байдлаараа ингээд цаашаага яваад хоолны дэглэм бариад ингээд дутуу витамин эдэр дутуу явах юм бол чи хүүхэд тех чадваргүй болно ингээд намайг бүр амар айлгаж. Тэгээ 49 кг буцаад нэмээд жоохон байр шинжиндээ ороод
таргалсан. Намаа тэгээд турсан байж хахад өвөө юм байна. Нүднээс гарсан байна. Бүр амар мохоо хорчицсан байна гэдэгээс. Гэтэ бүдүүн гэж хэлүүлснээр хорчицсан гэж хэлүүлэх надад бүр хамаагүй гоё чихэн сонсогдолтой сонсогдсон. Угаасаа насаараа бүдүүн гэж явуулсан. Би ямар цай хэлдэг вэ гэх юм бол Америкт байгаа хүмүүс энэ цайг ууж үзээр энэ бүр амар гоё fruity sampler гэдэг энэ өстөгөө энэ дотроо болохоор raspberryтэй, peachтэй, wildberryтэй, blueberryтэй, black cherryтэй амар гоё амттай. Би одоо энэ дотроо найруулсан байгаа манай лавга нэгдгээс чи юу гэсэн бэлхэн манай хатраг яах. Тэгээд хэрэгэлчих. За миний өглөө иддэг бүтээгдэхүүнүүд гэх юм бол би бор талхыг toast хийгээд тэгээд turkey алдыгаас авсан энэ turkey дундуур нэг юу тавиад тэгээд энэ cheese American cheese зүгээр хаяа амт оруулах гэж хийдэг хаяа заримдаа хийдэггүй тэгээд өгөрцөй cucumber нэг сэндвич идээд тэгээд 2 аяга цай уусан байхад за тэгээд энэ цайнаас уусан байхад I'm done I'm ready for that day тэ айгуу гоё тэ өдрийн орой хоол 2 болохоор барин итгээд нэг идчихдэг хичээл 2 моёр 3-аас тардаг болохоор тэгээд орой хоолн дээрээ би юу оруулдаг вэ гэх юм бол дахианы мах байна зүгээр сонгон байна буурхаа тэгээ green beans and the broccoli байна нөө манай цай би сая зүгээр өөрийгөө 4-5 минутын турш сонсож байгаад өсөглөнгөөр дурсан хүн шиг сонсогч идэг надад. Гайхалтай би ч одоо Африкт амьдарч илүү яалаа гэлээ яаж турлаа гэж гинт бодлоор сая ямар хөтөлбөр вэ. Би бүр хэлэх үгүй болдоо шүү өөрийгөө сонсоод. Миний нэг хит хитэн таньдаг хүмүүс гой арга хэрэглээд турсан байдгийн тэр нь болохоор бас дайетээр хоолтоор турсан. Тэр дукан дайет гэдэг нэртэй. Тэр болохоор айгүй үр дүнтэй арга юм билээ. Би харсан өөр дээрээ туршиж үзээгүй ч гэсэн яг миний эргэн тойронд дох хүмүүс тэрийг хэрэглээд 1 сар 2 сарын дотор амар их чинь баг 10 кг-аас их чинь хайсныг би харсан. Тэр нь эрүүл хоолт юм билээ. Уураг бол уураг, ногоо бол ногоо, чимс бол чимс гэд айгүй давгүй энэ дайет юм лээ. Энэ дайетыг та бүхэн хэрэглээд үзээрэй. Тэгээ миний яг одоо өгөхгүй байгаа зөвлөгөө юу юм бэ гэх юм бол хүн зөв хоолгохоо өмнө ихлэд гизээ цэвэрлэх нь айгүй чухал. Гизээ цэвэрлэх жижигхэн бяцхан tricks гэдэг юм бол та бүхэн кофе уудаг байлаа штэ. Кофегоо энэ peanuts юм самартай самар идэнгээ кофе уугаад үзээрэй. Гиз өглөө штэ. Гэхдээ өдрөө орой өдөр биш. Өглөө энийг ингээд туршаад үзээрэй. Би дандаа энэ honey roasted peanuts-ыг латтетэй, сүдэ кофетэй хамт ингээд ууж идээд хэрэглэнгүүт гиз доторхойг айгу цэвэрлж үт юм билээ. Надад айгу тэгэж үйлчилдэг. Нөгөө талаараа болохоор нөө muffin эдэн штэ кекс микс team кекс идэнгээ кофе хум бол бас гиз доторх өглөө шуугална. Айгу гой цэвэрлэгдэж үт юм билээ. Тэгээ би бас хэд хэдэн гиз цэвэрлэх хэд хэдэн бүтээгдэхүүнийг туршиж үзчихсэн өөр дээрээ. It works. Би нүүд яг ямар бүтээгдэхүүн бэ? Amazon-аас дахиалсан энэ $10 хооронд байсан баха. 15 өдрийн 30 капсултай. Энийг би Amazon-аас дахиалаад хэрэглэж үзсэн. It works. Өдөр болгон хэрэглэдүүлтэй. Яг орой унтахаас өмнө 2 капсулыг аваад тэгээд устай маш сайн даруулж явах юм бол энэ дотроо юм ногоон юм шингэн бишээ. Хуурай юм энэ гэх юм уу тийм supplement тэгээд 2 ширхгийг уугаад өглөө нь унтчаад орой морин ямар ч өвдөлт байхгүй өглөө нь зүгээр л сэрэнгүүд үүрээр бишлэлтэй нам унтчихад өвдөлт байхгүй зүгээр сэрэнгүүд ингээд гиз жоохон базлах хэмжээний болдгийм билээ. Тэгэл за би яг одоо 0 орох хэрэгтэй байдаг амар сайн мэддэг. Тэгээ шууд 0 ороод гиз айгуу гой цэвэрлж өгдөг. Тэгээд энэ чинь өдөржингөө тэгэж гиз бол өвдгөөд байхгүй өглөө нь нэг босонгууд тэгэл араас нь ингээд ус мус өдр уугаал юм идэнгүүд нэг хоёр дахь нь нахин гүйлгээл гүйлхэн ч сайш ёо гиз цэвэрлэл арай жоохон соёлтой өгн гиз цэвэрлэл харин нэг өглөөнөөс өдөр хүртэл 1-3 удаа ер нь бол 0 орчин дийж орохдоо бүр амар яхтар гиз мэд өвдгöd байхгүй зүгээр л гиз доторх муу муухай нэг бүгдийг гарга 7 хоногтой нэг эсвэл нэг 14 хоногтой нэг болохгүй нэг сарын дараа нэг хэрэгэлдэг
айгүй давгүй юм шиг санагдсан шүү дээ. Би бүр ингээд дахин ингээд гизээ цэвэрлээд тахгүй сүултээ надад side effect өгч магадгүй би айгүй айсан. Тийм болохоор зүгээр нэг хаяа хэрэгтэй гэж бодсон үедээ нэг хэрэглэхэд гайгүй бүтээгдэхүүн байлээ. Тэгээ нэг иймэрхүү гизээ цэвэрлээд тэгээд өглөөнийхөө цайн дээр үлхийн илхэн дээр заавал 2 аяга юм уу 3 аяга бүлээн мус ууж агаарэ. Хотоодоо гоё тэгээ дараагийн юм идэхэд бэлэн болгоод тэгээ тэрнийхээ араас сэндвич идэж болж өглөөний цайн дээр хар талхтай бор талах юм уу хар талхан дээрээ өндөө ингээд тавиад өндөгтэй гоё тэгж идэж болж тэрнээсээ хоёрыг идчих. Өндөгт бол маш гоё уураг байгаа. Хар талах чинь тэгэл авах ёстой карбиж нөхөд өчөж байгаа бие чинь тэгээ хажуу талд нь гоё халуун цайтай. Миний яг нөгөө өмнө хэлсэн тэр нэг гоё жимстэй цай ууж агаараа чихэрлэг юм мэдхээс арай гоё сэргийлээд гоё нөхөд өчтдөг юм лээ тэрийг өдөр нь бол тэгэл гоё ус мусаа халуун цаймаа тэгээ аарц марц гоё юм ууж явж байгаа л өдөр нь болохоор дахианы цээж мах өөр ямар нэгэн vegetableтай ирүүл гэж бодсон юмаа тэгээд гоё холиод идчихэж байгаарэ өдөр нь тийм өдөр тэгэл ер нь хичнээн юу ч хийсэн сайн идчихлээ. Гэхдээ sugar юм бол биш ногоон дургүй хүмүүс жимсээ идэрээ. Жимс бол my best friend. Банан ээж болж байна. Орой банан шүглөө банан идэхэд аюу weak байдаг. Орой watery jams идэх юм бол гоё штэ. Шивга алим яг түрүүний дурдсан шиг те. Тэгээ бага хэмжээний салаад малаад байвал тэгэл эцгээд. Тэгээд хамгийн сүүлд өгөх зөвлөгөө маань гэх юм бол өөрийгөө битгий хуураарэ охтуудаа. Өөрийгөө л хуурчихгүй. За ганцхан удаа тэгээ маргааш нь тийм байхгүй. You snooze, you lose. Өөрийгөө л битгий хуураарай. Өөрийгөө хайрал, жим нэвдэрт явбал тасгал хөдөлгөөнөөр турмаар байвал тийг өөрийнхөө сонирхлоор тур те. Бүжиг туртай бол бүжгэрээ яв. Google-аас айгуу сайн байдаг юм билээ. Тэгээ хоолны дэглэмээр турсны бас нэг side effect, муу effect гэх юм бол хоолны дэглэмээр турангууд нөгөө нэг айгуу сул махнаар айгуу хөөлтчдэг юм билээ. Тэгээ хоолны дэглэм барьж байгаа бол дээрээс нас те гоё хөнгөн хэмжээний тасгал хийгээд махаа нөгөө сул мах үлдээхгүй жоохон гоё чангалах маягийн тиймэрхүү тасгал хийвэл надад айгу давгүй юм шиг санагдсан миний experience-с үзвэл. За тэгээд та бүхэн чадна. Би чадсан юм чинь охтуудаа та нар ч гэсэн чадна. Та нар угаасаа л мундаг хүн болгоно л born to be мундагтэй. Амжилт.